Тэгэхээр өмнөх дугаараар Зөвлөх холбоот улсын удирдагч Йозеф Сталин хэрхэн айдас хүчирхийллийн арга замаар өөрийн ард түмнийхэн итгэл үнэмшлийг ингэж хүчээр өөрчилж чадсан талаар бол ерөнхийдөө ярьсан. За тэгвэл өнөөдрийн дугаараар нацист дарангуулагч Адольф Хитлер түүний тархи угаалтын систем ерөнхийдөө хэрхэн ажиллаж байсан талаар бол дэлгэрэнгүй ярих болно. За Хитлерийн хувьд Сталинаас ялгаатай тэрээр ард түмнийг айдас гүйцэд автуулах арга замаар бус харин ард түмэндээ итгэл найдвар өгөх буюу айрын үндэстэн буюу германчууд бол хамгийн агуу үндэстэн юма гэдэг тэр итгэлийг герман хүмүүсийн сэтгэл дотор тунхаглаж тэрийг бол маш хүчтэй гал болгож ингэж бадрааж чадсанараа бол онцлогтой. За яг ингээд тухайн үеийн Германы нөхцөл байдал буюу одоо тухайн үед Веймарын бүгд найрамдах улс гэж байсан. За тэр үед амьдарч байсан Германы ард иргэдийг ингээ ерөнхийдөө харах юм бол тэдгээр ард иргэдэд бол одоо төр засгаасаач тэр аль эсвэл ямар нэгэн зүйлийг мэддэг хүмүүсээс асуух маш их асуултууд байсан. За ер нь бол өнөөдрийн дугаар дээр бас нэг зүйлийг онцгойлоод хэлэхэд бол Хитлерийн талаараа дугаар орох болохоор мэдээч хэрэг одоо энэ YouTube гэдэг одоо энэ платформ бол Хитлерийн зургийг бол гаргахыг ингэж хамаагүй гаргахыг бол зөвшөөрдөггүй. Тийм болохоор өнөөдрийн дугаарыг бол ямар нэгэн зураггүй явуулна. Нэг л зураг бол тэр чигтээ явагдаж одоо өөр зураг солигдохгүй гэсэн үг. Иймээс өнөөдрийн дугаарыг та бүхэн хэрвээ сонсох гэж байгаа бол одоо жолоо барьж явахдаа ч юм уу, жим дээр дасгал хийж явахдаа ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн зүйл хийж явахдаа хажуугаар нь сонсвол их зүгээр юм шүү гэж та бүхэндээ бас зөвлөхөр байна. Тэгэхээр сая хэлсэнчлэн Германы ард түмэнд бол маш их асуултууд байсан гэж. Германчууд яагаад дэлхийн 1-р дайнд ялагдчихв? Яагаад үндэстнэрээ ингэж их доромжлыг амсаж, яагаад бүх нийтээрээ ядуурлын гүн намагт шигдсэн гэдгээ бол тэр үед ард түмэн ойлгохыг бол хүсэж байсан. Харин Хитлер ард түмэндээ худал хариулт тогтоосоо хэлээгүйгээр онцлогтой. Хитлер иргэдийнхээ өөдөөс харж байгаад та нар муу байсандаа бол ялагдаагүй. Харин та бүхэн хөлөгтүүлсэн учраас өнөөдөр ийм байдалтай байж байна гэж бол хэлсэн. Цор ганц энэ өгүүлбэр бол нийт германчуудын сэтгэл зүйг эзэмдэхэд бол хангалттай байсан. Тэрээр өөрсдийн ялагдлагыг уралдаас болсон хэмээн зарлаж, ядуу амьдралаа дайснуудын хувилдаанаас үүдэлтэй хэмээн тунхаглаж, эцэст нь ард түмний уур хилэнг үндэстний бахархал болгон хувирах чадсан. Хитлерийн тархи угаалт нь Мао Зэдун шиг шинэ хүн бүтээхийг бол оролдоогүй. Мөн Сталин шиг айдсаар бол огтосоо дарангуулаагүй. Харин Хитлер бахархлыг сэргээж ард түмний дайснуудыг илүү тодруулж, олон нийтийн сэтгэл хөдлөлийг бол нэгэн цэгт бол зангидж, эцэст нь иргэд бодох бус итгэхэд хангалттай тим системийг бол бүтээснийг. Ингээд өнөөдрийн дугаараар Хитлер хэрхэн германчуудын шархалсан бардамлыг зэвсэг болгон хувиргаж, олонний уур хилэнгийн хүрдэн болон жолоодож, эцэст нь ямар аргаар бүхэл бүтэн үндэстнийг өөрийн хүслээр хөдөлгөж чадсан талаар ярих болно. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Юуны өмнө дэлхийн 1-р дайнд ялагдсны дараагаар германчууд Версалийн гэрээний дагуу зарим газар нутгаа бол алдаж, дайны асар их нөхөн төлбөрт бол унаж, цэрэг армийнхан дийлэнх хувийг бол цомогтголд оруулж, герман улсын ер нь герман хүний нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унаад байсан. Энэ үед цөхөрсөн олон нийтийн толгойд бид үнэхээр ийм сул дорой үндэстэн юм гэж юу хэмээх асуулт бол эргэлдэж эхэлсэн. Харин энэ асуултанд Хитлер бид бол сул дорой биш, харин биднийг хулигдсан хэмээн хариулсан юм. Тэрээр өөрийн улс үндэстний ялагдлагыг хувь заяа бус дайсны хувилдаан болгон зарласан. 1923 онд Герман улсад их инфляц дэгдэж, мөнгө ердөө цаас болон хувирч, дундаж ангил устж үгүй болоод байсан цаг үе. Улмаар 1929-с 1932 оны хооронд санхүүгийн их хямрал дэгдэж, ажилгүйдэл өлсгөлэн бол газар авч эхэлсэн. Ард түмэн нэг ёсондоо цөхөрч гүйцээд байв. Цөхөрсөн хүмүүсээ баримт бус, харин тайлбар хайж эхэлдэг жомтой. Хитлер тэдэнд ямар нэгэн ухаалаг тоо баримт бус гагцхүү утга учир бол өгсөн. Та бүхний зовлон сансаргүй тохиолдол огтоосон биш хэмээх утга учир юм. Герман даяар бол үүсэд байсан энэ их хямрал ядуурлаас гадна улс төрийн намууд нь бол ээж дараалан засаг байгуулж, улс төрийн ертөнцид хэрүүл маргаан бол огтосоо тасрахгүй байсан. Ингээд ард түмэн ардчлалыг бол сул дорой тогтолцоо хэмээн ерөнхийдөө үзэх болж, илүү хүчтэй дуу хоолой, илүү удирдан жолоодогч, аврагч эцгийг бол өөрсдөө хайж эхэлсэн юм. Энэ үед л Хитлер бол тодрон гарч ирсэн. Хитлер эхлээд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оролдсон боловч бүтээгдэхүүнийхэн дараагаар тэрээр хуулийн дагуу эрх мэдэлд бол хүрэхээр шийдсэн.
За харин хуулийн дагуу эрх мэдэлд хүрэхийн тулд түүнд ард түмний дэмжлэг хэрэгтэй байв. Ихэнх үедээ түүний бодит дэмжлэг бол үнэхээр хангалтгүй байсан. Иймээс тэрээр дэмжлэгээ нэмэгдүүлэхийн тулд ард түмний тархийг угаахаас өөр аргагүй болсон. Хитлер тэдгээр ядарч цөхөрсөн боловч омог бардам хэвээр байсан Герман иргэдэд бид онцгой хэмээх мэдрэмжийг дахин нэг удаа мэдрүүлж чадсан нэгэн. За 1930 он хүртэл Хитлерийн нам Герман даяар тийм ч их нэр хүндтэй биш байсан. Тухайн үед социал-демократууд болон коммунистууд Германы нийгэмд бол маш хүчтэй байв. Мөн Германы секретэн давхраг нацистуудад огтоосон итгэхгүй байж, ийм нөхцөлд Хитлер тэдэнтэй онол ярьж мэтгэлцээд эсвэл бодлого ярьж хэрэлдээд ялах боломжгүй байв. Иймээс тэрээр өөрийн хамгийн том өрсөлдөгчийг үндэсний дайсан болгох стратегийг сонгосон юм. Дайсан гэгч зүйл нь заавал бодит хүн байх албагүй. Харин тэр дайсан нь ард түмний бүх зовлонг нэг цэгт төвлөрүүлж чадах үс дүр байх ёстой. Ийхүү Хитлер үндэстний тэрхүү доромжлогдож шархлагдсан бардамлыг эдгэхийн тулд үзэн ядалтаар нийгмийн хурцсад чиглэжээ. Хүмүүс ч мөн буруутныг давхар хайж байсан. Ингээд Хитлер хамгийн түрүүнд еврейчүүдийг Германы дотоодын дайснууд хэмээн зарлаж, коммунистуудыг улс үндэстнийг дотроос нь нурааж буй хорлон сүйтгэгчид хэмээн нэрлэж, харин либерал секретнүүдийг султ ороочууд улс үндэстний хүчийг сулруулагчид хэмээн тодорхойлж эхэлжээ. Яг үүн дээр Хитлер маш сайн ажилласан. Тэрээр өөрийн ярьдаг хэдэн гол сэдвүүдийн үндсэн агуулгыг өөрчлөлгүйгээр зогсоо зайгүй давтамжтайгаар хүмүүсийн сэтгэлд хоногшдол ярьдаг байв. Ингэснээр хүмүүс эхэндээ дайсан гэж үзсэн хүмүүстэй дургүй болж, дараагаар нь дайснуудаа бүр ихээр үзэн ядан буруутгаж, эцэст нь дайсантайгаа тэмцэхийг ёс суртахууны ариун үүрэг хэмээн итгэж эхэлсэн. Нэг л мэдхэд ард түмний дийлэнх нь өөрийн дайснуудыг гадуурхан доромжлох нь ёс суртахууны хувьд зөв үйлдэл бөгөөд тэднийг устгах нь зайлшгүй хэмээн үзэх болов. Геноцид буюу хоморглон устгал ингэж үзэн ядалтан дээр суурилснаар хэвийн зүйл болон хувирдаг жамтай. Яг энэ үеэр хэн нэгэн еврей хүмүүс бүгд муу хүмүүс бишээ, эсвэл коммунистууд болон либералчуудын дунд сайн хүмүүс ч гэсэн байгаа хэмээн ярил тухайн хүн дайснуудаа өмөрч байна хэмээн шууд ойлгогддог. Гэхдээ Хитлер дан ганцаараа ард түмний тарих угаах дайнд ялалт байгуулаагүй. Түүний багийнхан маш чадварлаг бөгөөд үнэн ч хүмүүсээс бүрдэж байв. Тэдгээр хүмүүсийн хамгийн гол хүн нь Германы үзэл сурталын машины жолоодогч Йозеф Геббельс байлаа. Геббельс нь түүхэнд худал хуурмгийг урлаг болгож чадсан нэгэн хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Тэрээр худал хуурмгийг гоо зүй, хэмнэл болон эмоцоор дамжуулан хүний толгойд маш таатай үнэн болгон суулгаж чаддаг онцгой нэгэн байв. Тэрээр ердийн нэг нацист дэглэмийн сэтгэгчдийн нэг бус, харин хүний мэдрэмжийн агуу найруулагч нэгэн байж, Геббельсийн үзснээр бол хүмүүс өөрсдийн бодлоор бус харин мэдрэмжээр нь шийдвэр гаргадаг амьтад. Иймээс бодол хамгийн чухал биш учраас баримт ч гэсэн үүнийгээ дагаад чухал биш гэсэн үг. Харин маш энгийн, олон удаагийн давтамжтай сэтгэл хөдлөхөн мессежүүдэд хамгийн хэрэгтэй гэж үзсэн. Мөн хэрвээ суртал ухуулгыг олон түмэнд зориулан хийж байгаа бол тухайн суртал ухуулга зайлшгүй оюуны хамгийн доод түвшний хүмүүс таарсан байх ёстой гэж тэрээр үзсэн юм. Энэ бол хүн амын оюун сэтгэлгээг ховчлон үзээд суртал ухуулга массад чиглэх ёстой гэсэн тооцоо байв. Мөн Геббельсийн хувьд олон өөр худлыг зэрэг гаргаж байхаар нэг том худлыг олон удаа давтах нь зөв гэж үзжээ. Учир нь давтамж нь хүний тархины далд ухамсарт үргэлж нөлөөлж байдаг. Ингэж олон давтагдсанаар хүмүүст тухайн худал нь танил мэдрэмжийг өгч үнэн мэт санагдаж эхэлдэг. Учир нь үнэн гэгч зүйл нь айжимдаа хүний тархинд логикоор бус харин танил байдлаар баталгааждаг. Мөн Хитлерийн багийнхан гоо зүүн асар өндөр мэдрэмжтэй хүмүүс байв. Тэд туг далбааны өнгө загвар, харьцаа хэмжээ, хөгжим болон мар шалхаа, гэрэл сүдрийг төгс бүрдүүлдэг байв. Мөн нацист суртал ухуулгын хуудасууд нь харахад аимшигтай бус, харин тун даавгүй загварлаг, эмгцэгцтэй, эрхэмсэг байдлыг эвтэгдэг. Ингэснээр хүмүүсийн сэтгэлд илүү амархан аргаар гудсан нөлөөд чаддаг. Мөн нацистууд кино урлагийг суртал ухуулгын гол хэрэгсэл болгожээ. Учир нь кино театрт кино үзээд өнгөрөх акшнд хүмүүс бодож амжилгүйгээр элдэв эмоцуудад ар араасаа автаж, эцэст нь олонний дунд уусаж төгсдөг. Мөн Хитлерийн заавраар Германы айл бүрт Volksempfänger хэмээх хямд радиог суйрлуулж эхэлжээ. Тэрхүү радиогоор дамжуулан Хитлер суртал ухуулга жинхэнэ утгаараа хийж чадсан юм. Өдөр бүр яг нэг дуу хоолой, яг нэг өгүүлэмж, мөнхийн давтамж,
Уг радиогоор дамжуулан Германы төр анх удаа иргэн бүрийнхэн гэрт шууд нэвтэрч чадсан байдаг. Мөн тэд өөрсдийн суртал ухуулахыг хамгаалахын тулд эсрэг талын хэвлэлүүд буюу либерал болон коммунист хэвлэлүүдийг шууд хаах бус эвдвэр илэглэн гутааж цаашлаад үндэстний эсрэг үзэл түгээж байна гэх ойлголтыг цацаж эхлэв. Ингэснээр германчууд тэдгээр бусад хэвлэлүүдийг сонсож унших нь ичгүүртэй явдал хэмээн үзэж урвалтын мэдрэмжийг авч эхэлжээ. Ийхүү завсар зайгүй ард түмнийг олон давтамжтайгаар суртал ухуулахаар бөмбөгдснөөс болоод ард түмэн өөрсдөө тухайн суртал ухуулахыг давтан ярьж эхэлжээ. Нэг ёсондоо бол бүгд итгэж эхэлсэн гэсэн үг. Энэ үед төр засаг ярихаа бодж ард түмэн өөрсдөө төр засгийн дуу хоолой болон хувирдаг. Хитлер тарих угаалтын салбарт нэгэн маш том туршилт сэтгэл зүйн гипнозыг хийсэн байдаг. Тэрээр 1938 онд хамгийн алдартай Нюрнбергийн жагсаалыг хийв. Тэнд олон сая хүмүүсийг нэг дор цуглуулжээ. Гэрэл сүдэр, туг далбаа гэд хүрээлэх орчин бүхэлдээ төгс төгөлдөр оршихуйтай байлаа. Тэнд Хитлер цугласан олон түмнийг нэг мэдрэмжинд оруулж чадсан юм. Мэдрэмж давангатсан мөчөд хүмүүс сэтгэл хөдлөлтөө автаж логик сэтгэлгээ тэрхэн зур унтардаг. Тэр том талбайд тэр олон 100 мянган хүний дунд зогсож буй эгэл нэгэн хүн өөрийгөө өчүүхэн мэтээр мэдэрч нэг том цул зүйлийн нэг хэсэг мэтээр ойлгож олонний дунд уусаж хувийн эго буюу би хүн гэдгээсээ салан бид болон хувирдаг байна. Гэрлийн тусгал хамгийн өндөр гооцон мэдрэмжтэйгээр тусаж сүр жавхланд хөгжим хангинаж марш хэмнэл эхлэх мөчөд хүмүүсийн зүрхний цохилт нэгэн хэмд шилжиж алхаа болон алга ташивт яг нэг хэмнэлт зэрэгцжээ. Энэ бол хүний физиологийн гипнозын асар том туршилт байв. Хүний бодол сэтгэхгүй унтарч бүх нийтийн мэдрэмж давмгаадж аюулгүй бөгөөд итгэл төгс мэдрэмжтэнд автжээ. Ингээд харахаар нацист Герман нь тарих угаалт суртал ухуулахын салбарт хамгийн шинжлэх ухаанчаар хамгийн мэдрэмжтэйгээр ажиллаж чадсан хүмүүс юм. Хитлерийн хувьд тэрээр ухаалаг хүн байсан учраас насанд хүрэгчдийн сэтгэл зүйг бүхэлд нь өөрчилж чадна гэдэгтээ огтоосон итгэхгүй байлаа. Иймээс тэрээр дараагийн үед бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. Хитлерт тарих угаалтын хамгийн урт настай үн цэнтэй хөрөнгө оруулалт бол хүүхдүүд байв. Хүүхдүүд итгэмтгий бөгөөд бусдыг дөөрэх дуртай, ёс суртахууны шүүлтэн төдийлөн төлөвшөөгүй байдаг. Иймээс ирээдүг хянахын тулд өнөөдрийн хүүхдүүдийг хянах ёстой гэж үзсэн. Ингээд нацист систем зохион байгуулалттайгаар хүүхдүүдийг эх орноосоо өмнө намд элсүүлж эцэг эхээсээ төрүүлж фюрерт үнэнч байхаар сургаж эхэлжээ. Чиний бие махбод фюрерт сэтгэл зүрх Германд, зүрх харин нацистуудад зориулагдана. Гэр бүл харин дараагийн шатны үн цэнтэй зүйл. Мөн залуу үеийнхэнд биеийн тамирын хичээлийг нэмэгдүүлж, цэргийн сургалтыг эрчимжүүлж, дэг журамд оруулж, захирагдах дадал суулгах боджээ. Учир нь бие махбод нь захирагдаж чаддаг бол сэтгэлгээч мөн захирагдах боломжтой гэж үзсэн. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн бодлоор бус харин өөрсдийн сурсан рефлексээр захирагдана гэж тооцсон байдаг. Мөн хүүхдүүдийн дунд багаас нь еврейчүүд болон коммунистуудыг хүн биш мэтээр зураг болон өгүүлэлгээр ойлгуулж эхэлжээ. Учир нь хүүхдүүдэд жигших мэдрэмж бага наснд нэгэнт суучих бол энэхүү жигших мэдрэмж нь ямар нэгэн ёс суртахууны саадтай тулгархгүй гэж тооцов. Тэрээр Германы ирээдүйн үе өөрөө нацист дэглэмийг хамгаалдаг байх тийм ертөнцийг бүтээхийг хүсэж байлаа. Ингээд харахаар ер нь бол Хитлер дайн хийж ялагдсанаас бусдаар Хитлерийн тарих угаалт хамгийн амжилттай байсан гэж хэлж болно. Тэрээр ард түмний гомдлыг утга учиртай болгож, бахархлыг зэвсэг болгон хувиргаж, дайснаа харин ёс суртахууны шаардлага болгож чадсан. Энэ бол яалтч үгүй тарих угаалтын дээд шат юм. Ардчилсан сонгуулиар төрсэн дарангуйлагч. Гэхдээ нэг үнэн зүйл, нэг хамгийн чухал зүйл бусад бүх дарангуйлагчдаас ялгаатай тэр зүйл нь юу вэ гэвэл ард түмэн дарангууллыг өөрсдийн хүслээр, өөрсдийн итгэлээр хамгаалж эхэлсэн тийм дарангуйлал хамгийн аюултайд тооцогддог. Хитлер яг тийм дарангууллыг бүтээж чадсан юм. Магадгүй дэлхийн дайныг эхлүүлээгүй байсан бол өнөөдөр Герман нацист дэглэмтэй иргэдэн дэглэмээ хамгаалдаг байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь түүхэнд маш олон дарангуйлагчид төрөн гарсан боловч Хитлер шиг бүхэл бүтэн ард түмнийг өөрсдийнх нь гараар өөрсдийг нь сөөрүүлсэн тийм дарангуйлагч тун ховорхон байдаг. Энэ бүхний эцэст Хитлер гихтээ ялагдсан. 3 дугаар рейх нуран унсан, нацизм өнөөдөр дэлхийн маш олон хоронд гэмт хэрэг хэмээн үзэгдэх болжээ. За та бүхэндээ бэлтгэж хүргэсэн өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.